Тэгэхээр гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх асуудал одоо энэ хаврын чуулганаар орж ирэх баг. Тэгэхээр энэ хуулийн гол өөрчлөлтийн концепц нь яг юундаа байна? Юун дээр анхаарах шаардлагатай гэж та үзэж байна? Гэр бүлийн хуулийн нэмэлт өөрчлөлт бас олон парламент дамжиж яригдаж одоо хүртэл ер нь батлагдаж чадахгүй яваад байна. Гэр бүл гэдэг маань өөрөө одоо хувьсан өөрчлөгдөж байгаа ямар зүйл залтууд байна вэ гэдэг дээр анхаарал бас татгууц байна. За нийлмэл гэр бүлүүд байна. За дагвар хүүхдүүдтэй гэр бүлүүд байна. Эргээд одоо мэдээж маш олон одоо салж байгаа гэр бүл байна. За хамтран амьдрагч гэр бүлүүд одоо бас байна тий. За өмнөх одоо гэр бүлийн тухай хуулиар хамтран амьдрагч одоо гэр бүлийн асуудлыг хуулиар зохицуулаагүй. Энэ шинэ хуулиар орж ирж байгаа нь 5-аас одоо доошгүй жил хамтран амьдэрсэн нэг одоо хаягн дээр хамтран амьдэрсэн хүмүүсийг албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэнтэй одоо ер нь өмчийн харилцаан дээрч тэр хүүхдийн одоо тэтгэмж дээрч тэр бүхэл одоо харилцаан дээр адилхан авч үзнэ гэсэн ийм нэг онцлог хууль орж ирж байгаа. Хүүхдүүдийн хувьд тэтгэмжийн жишээлбэл албан ёсны гэр бүлээс одоо гэрлэлтэд батлуулсан эцэг эхээс төрсэн хүүхэд гэрлэлтэд бүртгүүлээгүй эцэг эхээс төрсэн хүүхэд адилхан эрхтэй байна гэсэн ийм одоо үг өгүүлбэр байгаа. Магадгүй энд яг зүгээр хамтран амьдарч байгаа хүмүүсийн хүүхэд бол нэг тусдаа өөр асуудал. Гэтэл яг нөгөө гэр бүлийн харилцаанаас одоо гадуур гэдэг юм уу тий одоо нөгөө өөр одоо эмэгтэйчүүдтэй явуулдаад хүүхэдтэй болсон бол яах вэ гэдэг юм асуудал яригдах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ олон жилийн туршид хамтын амьдралаа босгоод ирсэн одоо эмэгтэйчүүдийн хувьдгүй яагаад нөхөр жишээлбэл одоо гадуур өөр хүүхэдтэй боллоо гэхэд миний хүүхэдтэй одоо адилхан өмчийг булаацалдж байгаа юм бэ гэдэг ийм асуудлыг хүртэл ярьж байгаа байхгүй. Гэтэл хүүхэд бол хүүхэдтэй. Хүүхдийн өмнө эцэг их яг л адилхан үүрэг хүлээж байгаа. Хүүхэд болгоо одоо адилхан эрхтэй. Тэгэхээр яг энэ харилцаан дээр бол бас нэлээд сайн одоо ярилцах, хилцэх юм хэрэгцээ шаардлага бол үүсэж байгаа. 5-аас дээш жил өмчийн харилцаан дээр нь бол үүсэж байгаа. Хүүхдийн тэтгэмжийн асуудал бол эцэг их нь мөнлийн бол тэтгэмжээ бол өгөх ёстой гэсэн ийм л одоо ийм харилцаа үүсэж байгаа тийм. Тэгэхээр нөгөө талдаа одоо хүүхдийн тэтгэмжийг шүүхээр шийдвэрлүүлчихэд тэтгэмжээ төлөхгүй байгаа одоо маш олон хүмүүс байгаа тийм. Тэгэхээр яг энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр нь тэгвэл яаж анхаарах ёстой юм бэ? Хэн хариуцах ёстой юм бэ? Жишээлбэл Германы жишээг аваад үзэх юм бол Герман үнэхээр одоо төлбөрөө төлөхгүй байгаа хүмүүсийг албатан одоо хөдөлмөр эрхлүүлэх за түүнээс нь одоо цалингаас нь хүүхдийн тэтгэмжийн төлөвлөх ийм арга хэмжээ авч байна. Хэрэгцээ үнэхээр одоо төлбөрийн чадамжгүй одоо ийм хүн байгаа бол тэр хүний өмнөөс төр одоо бас өөрөг хариуцлага хүлээх юм одоо сан байгуулсан байдлаар ямар ч байсан эхний ээлжиндээ хүүхдийн эрхийг энэ тэргуунд одоо хангаж байгаа ийм одоо жишээ байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй манай улсын хувьд тусгайлсан одоо сан байгуулах боломжтой юу? Одоо зөвхөн шүүхийн шийдвэр гаргачихад тэгээд одоо тэр эцгийг л одоо төлнө байх гэсэн ийм найдлага дээр одоо орхиод эсвэл одоо юу гэдгийг хилээр одоо орж гарах эрхийн хязгаарлаад ингээд орхих биш тухайн хүүхдийн одоо эрхийг нэг тэргуунд хангаж эргээд төр нөгөө цаад хүнтэйг одоо зууралтаж ажиллах ийм харилцааг оруулах уугүй юу гэдгийг бас ярилцах ёстой. Тэгэхээр бусад улс орнуудад жишээлбэл одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тухайн хүмүүс болгон гэр бүл өмүүлсэн хөндлөнгөөс тэр оролцсон хүмүүст бас хариуцлага тооцдог ийм одоо хууль зүйн одоо зохицуулт гэдэг юм билээ. Манайд энэ талаар хангалтгүй байна гэдэг шүүмжлэл байдаг тийм үү? Үнэн манайд бол гэр бүлийн салалт үүслэх гэхэд ямар учир шалтгааны улмаас гэдэг юм уу энэ асуудал нь ер нь гэр бүлээс гадуур харилцаанаас үүссэн бол тухайн одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн одоо холбогдогч тал нь хариуцлага хүлээдэг гэдэг ч юм уу тэр одоо маргаан хуулиар ер нь зохицуулагдаагүй байдаг. Бусад улс орнуудыг жишээлбэл аваад үзэх юм бол гэрлэлтэд батлуулахаас одоо өмнө гэрлэлтийн гэрээ гэж хийдэг тийм. Гэрээн дээрээ тусгаалаад одоо хэрэгцээ одоо ийм гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж сөрөг талыг гаргасан тал нь одоо өмчийн одоо хөрөнгийг хуваарлахад гэдэг юм уу тий одоо оролцохгүй гэдэг ч юм уу тухайн одоо ийм тодорхой энэ хариуцлагын асуудлуудыг бол тогтоогод өгсөн байдаг учраас буруудаа бол одоо өмч хөрөнгө хуваалцах хэрэггүй тийм. Тэгэхээр буруудаа одоо юу гэдэг кинон дэр ч гэсэн хардаг шүү дээ нөгөө гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байгаа баримтыг одоо бас цуглуулаад ингээл мөрдөөл мөшгөл явдаг нь өөрөө эргээд тэр баримтан дээр нь суурлаад өмчийн хуваарлалт дээр хүртэл тэр асуудлыг авч үздэг учраас бусад улсын хууль орчны одоо энэ тогтоомжоор хүртэл гэр бүлийн хоёр хүнийг одоо хооронд нь хариуцлагажуулсан юм зүйл залтуудтай байгаа байхгүй. Манай улсын хувьд бол яг энэ асуудал ердөөсөө
хаягдсан байгаа нь бол их тийм анхаарах ёстой асуудал мөн үү мөн. Хуулинд орж ирэх үү? Манай улсын хувьд яг одоо энэ өмчлөл дээр нь гэр бүлийн харилцаанаас гэр бүлээс гадуурх харилцаанаас үүссэн одоо хохирол, сэтгэл санааны одоо хохирлыг нэхэмжилж болно гэсэн ийм зүйл залтууд байгаа. Гэтэ яг практик дээр энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэдгийг бол бид нар бас яг одоо ярилцах, бусад улсаар нь яг тодорхой одоо жишээнүүдийг тийм ээ тодорхой томьёолоор оруулж ирэхгүй бол энэ сайн зохицуулалт одоо сайн орж ирээгүй байна л гэж харахаар байна. Магадгүй одоо ингээд юу гэдгийг одоо эд хөрөнгө хуваах ихгүйгээс гадна магадгүй бас хэмжээний торгуулийн тим одоо хариуцлага байж болох уу гэдэг асуудал. Яг хөө тэр тийм асуудал бол хуулийн дээр орж ирээгүй буюу одоохондоо яг одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсэх юм бол чамааг одоо торгоно гэдэг ийм заалт одоо бичигдсэн заалт бол байхгүй нэ тийм. Тэгэхээр ер нь нөгөө сэтгэл санааны хохирлыг одоо барагдуулна гэдэг маань өөрөө магадгүй энэ хэлбэрээр ойлгож бас болох юм тийм. Тэрнээс ш яг хөө зарим хүмүүс бол хайр сэтгэлийг хулчиж болохгүй энэ төр гэл нэг юм тоглоом шоглоом болгоод шүү дээ. Гэхдээ яг манай Монгол улсын хувьд яг энэ гэр бүлийн хосуудын харилцаан дээр хариуцлагажуулж өгөхгүй бол манай улсын хувьд зөвхөн одоо төвөр судалгаагаар аваад үзэхэд 10 жилийн өмнө гэр бүлийн одоо салгах шалтгааны 5% нь л одоо жишээлбэл гэр бүлээс гадуур харилцаа гэж хэлсэн бол одоо өдөрт 20% болоод нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ гэр бүлээс гадуур харилцаа маш одоо өндөр хэмжээнд байна л гэдгийг бол илтгэж байгаа юм. Тэгэхээр яг энэ асуудлыг хууль зүйн хүрээнд ч гэсэн амарчилсан хариуцлагажуулж өгөхгүй бол энийг эргээд нөгөө хүүхдүүдийн хүртэл одоо хохирол хүүхдүүдийн асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй л гэсэн үг.